Ээч мундаг. Дахиад нэгийг л болгоч. Гурлаа одоо энэ дээр байгаа шок эвлүүлээ. Энэ гурыг харьцах нь гурван юм куб байгаа. За та хоёр маань хамтдаа хүснээс ахуулаад яаж эвлэх нүг эвлүүлж явах вэ? Тэр оронд хэдүүлээ ярилцаад яваа. Байгууллагуудыг хүмүүс цаана олон хүн хэдэн хүн ажиллаж байгааг мэдэхгүй шүү дээ. За ингээл өглөөс ирэл чат руу нэг хүн лөө бичингүүт нэг юм хилцсэн те. Өдөр нөгөө уцруу залгангууд чинь нөгөө нь л харж байгаа гэж ойлгоо шүү дээ те. Тэнгүүт дахиад нөгөө нэг чи хинбэ гэдэг ихэлсэн шиг нөгөө зовлонгоо ихнээс нь тооч шүү дээ те. Би нөглөө ярьсан тэр байна. Танах руу хизээ залгаад ингээд тэгээд ингэсэн юм аа гэл нөгөө нэг тэг ингэсээр хагаад нөгөө чинь нэг хоёр залгаж үзэн, гурав дахь чат бичиж үзэн. За бүр болохгүй бол Facebook дээр бүр экстрим кейс нь пост хийж байгаа шүү дээ. За энэ зовлон ер нь бизнес бодит амьдрал дээр хэрэг гарч ийн. Одоо нэг хүн рүү өглөө ингээд залгаад хийсэн чинь одоо хүртэл хариу байдгүй гэдэг юм бол өдөрт нэг үздэг. Юм бол нууц биш. Тэгээд та хин рүү ярьсан ингээд нөгөөт рүү залгаад буцаад яс тэр нэг харилцаж ингээд энэ дугаараас ингээд бичсэн шүү дээ. Тэрийг яасан бэ? Энийг яасан бэ гэж буцаад ухах тий. Байгууллага хэрэглэгч хоёр бол айгүй олон суугуудаар холбогдож байна тий. За утас байна. За байгууллагын ажилтны дугаарууд гэж ойлголт байна. За мэдээж айгүй олон сошиал суугууд байна. Сошиал хүчээр хэрэглэгч бол ингээд сошиалар айгүй урдан дижитал сууг ашиглаж ер нь бол харилцах илүү сонирхолтой болсон. За сүүлийн статистикийг харах юм бол хэрэглэгч ер нь нэг байгууллагатай 4 өөр төрлийн суугаар ер нь харилцаа үүсгэж байна. Энэ олон харилцаанд дунд яг энэ харилцаа нэг цонхон дээр байгууллага удирдахгүй болохоор нөгөө мэдээллийн gap буюу те энэ нэг юм хос орон зай ингээд нөгөө үүсчээд байгаа. За тэгээ эндээс болоод нөгөө хэрэглэгчид зөрүүтэй мэдээлэл очих, мэдээлэл удаашхаас болоод нөгөө хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг зүйл энэ байгууллага ер нь найдвартай үйлчлэгээ үзүүлэх юм байна. Хурдан түргэн шуурхаа биш байна гэдгээсээ шалтгаалаад давтан худалдаа авалт гэдэг юм хийхээ ер нь бол болчиход байгаа. Тэгэхээр байгууллагууд энэ олон харилцааны сугийг нэг цонхон дээр удирдаад одоо бол энийг нөгөө omni channel гэж нэрлэж байгаа. Тэгэхээр олон суугаар нэг цонхон дээр удирдаад яг энэ нөгөө мэдээллийн гапыг гарахгүйгээр авч явах нь энэ хэрэглэгч өглөө холбогдсон юм байна. Энэ хүмүүс маань ийм мэдээлэл өгсөн байна. Тэгвэл одоо би ийм мэдээлэл өгчий гэд аваад явах боломжийг энэ систем ер нь бол бий болгож байгаа гэсэн үг санаа. Хоёр дахь удаанаа залхахт нь таны асуудал гээд шууд тэр хүн нэрээ хэлэх юм шаардлагагүйгээр шууд утсын дугаараар нь таниад үлгэж аваад ярих нь бизнес дээр өөрөө ямар үр нөлөөтэй тэр хүнд өөрөө ямар сэтгэл үлдээж байгаа бол борлуулалтын менежүүд өөрсдөө бас ингээд суугуудаа өөр суугаад хариуцдаг учраас би жишээлбэл одоо энэ харилцагчийг яг ямар хуу бараа ямар юм авдаг гэх нь бас олон харилцагчтай учраас мэдхгүй тохиолдол. Жиж харцсангүй жижигхэн байгууллага учраас нөгөө бюрократ биш газ шийдээд газ хямдруулсан болоод идэв. Уцаар яриад 5 минутын дараа тэр нөгөө автомат үйлдэл нь болов. Юу нь бол тийм. Манайхан ер нь аль яг нөгөө нэг удаагийн худалдаа авалтанд айгүй анхаарат байдаг тий. За маркетинг хийлээ, эрхлэгчийг идэвхжүүллээ, мэдээлэл өглөө, борлуулалт хийлээ болоо. За дараагийнх гэл тий. Дахиад идэвхжүүлэлт хийлээ. Өмнөх ямар бүтээгдэхүүн худалдаа авсан, энэ сэтгэл ханамжтай байсан уу, энэ үндэ давтан одоо худалдаа авалт хийх боломжтой хэрэглэгч мөн үү биш үү те тийшээ ахиж ингэж нөгөө хандах уугүй юу гэдэг. Тэгэхээр хэрэглэгчийн сэтгэл ханамж хэрэглэгчийг хадгалах хугацаа гэдэг хоёр үзэлтүүдийг байгууллагууд нь бас аюулсаа харж байгаа хэрэгтэй. Хэрэглэгч сэтгэл ханамжтай байгаа намайг таньж байна гэдэг нь бол давтан худалдаа авалтыг 77%-аар нэмэгдүүлдэг. Тийм. Тэгэхээр ер нь манай бүтээгдэхүүний хэрэглэгч юм байна. Тэ одоо за таны бизнес дээр гээд аваад үзэхэд за яг энэ хүн бол Япон бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хэрэглэгч юм байна гэдэг нөгөө байнгын хэрэглэгчийг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр энэ нөгөө хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчээ таних, те давтан худалдаа авалтаа сайжруулах нь өөрөө найдварт орлогын их үсэг болж байгаа. Яа болж. За арга ядчих шийлээ шүү бас. Их цаг хугацаа.